За сайн байцгаана сонсогчдоо. Тэгээ шинэ дугаараараа та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ удаадаа болохоор би сургууль цэцэрлэгийг эхэлж байна. За тэгээд хүүтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор эмийн зохистой хэрэглээний талаар та бүхэнтэй ярилцахаар 7 удаа эмнэлэг дээр хүрэлцэн ирээд байгаа. Тэгээд энэ удаагийн зочноор маань болохоор 7 удаа эмнэлгийн цолмон эмч маань оролцож байна. Та тэгэхээр манай сонсогчдод өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За намайг цолмон гэдэг 1988 онд тэр үеийн Зөвлөлбат ус гэж байсан Ленинград хотын хүүхдийн эмчилгээний дээд сургуулийн хүүхдийн эмчийн мэргэжлэр төгсөөд одоо мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллаж байна. Одоо 2012 оноос эхлээд хүүхдийн 7 удаа эмнэлгийг байгуулад ерөнхий эмчээр ажиллаж байна. За хүмүүс одоо бие өвдлөөг хэрэм ухаан мэддэг болохоос биш яг яаж хэрэглэх ёстой, эмийн зохистой хэрэглээний талаар мэддэг юм шиг байна. Тэгэхээр эмийн зохистой хэрэглээ гэж яг юуг хэлээд байна? Тэр талаар та нэг ерөнхий ойлголт өгөөч. Ер нь эмийн зохистой хэрэглээ гэдэг маань зохистой гэдэг үгнээсээ л ер нь ойлгомжтой байгаа юм л да. Зохистой гэдэг маань хамгийн тохиромжтой байдлаар хэрэглэх гэсэн үг. Энийг тодорхой шаардлагын дагуу тодорхой эмчийн заавраар тодорхой тун хөвшлээр тодорхой зааврын дагуу хэрэгжилж байгаа тохиолдолд эмийн зохистой хэрэглээ гэж байгаа. Тэгээ энэ нуудад угаасаа эм болгон дээр өөр гэдэг л да. Одоо хэрэглэх заавар нь хизээ хэрэглэх үү, ямар байдлаар хэрэглэх үү гэдэг нь бол эм болгон дээр өөр байдаг. Энийг зохицуулж өгөх ер нь 3 нэг их усү байж ижил энэ зөв зохицуулдаг. Нэгдүгээрт мэдээж эмч хүн юунд яаж зөвлөж байгаа, ямар хэлбэр зөвлөж байгаа өвчтөнтэй ойлгуулна. Хоёрдугаар нь эмийн санч яг энэ нэмийг яаж хэрэгжилж, яаж хадгалах вэ, ямар нөхцөлд хэрэглэх үү гэдэг эмчийн зөвлөгөөн дээрээс одоо нэг уламжилж гаргаж ирнэ. Гурав дахь нь тухайн хэрэглэгч өөрөө яг зааврынхаа дагуу тухайн эмийг хэрэгжилж чадж гин үгүй юу. Энийг бол зөвөөс эмч нар энэ санч нар өөрснөө хүмүүсийг сургах ёстой л да. Яг Монгол улсад яг эмийн зохистой хэрэглээ гэдэг байх ёстой төвшөнтэй байж чадж гин үгүй юу энэ бол байхгүй. Энэ бол хаан ч гэсэн хэн ч гэсэн хэлж чадна. Тэгэхээр эмч болгоны төв тусмаа хүүхдийн эмч болгоны хамгийн их эмзэглэж явдаг нэг асуудлын нэг бол яг эмийн зохистой хэрэглээ. Одоо сургууль цэцэрлэг ороод энэ тэнд орчинд өссөн хүүхдүүд нэгдээд ингэнгүүт нөгөө том уу ханиадны нэг дэгдэлт эхэлж явах шиг байна л та. Тэгэхээр одоо яг ингээд эхэлж байгаа ханиад байдаг ч дөнгөж найтаж эхэлж байгаа, нустаа гарч эхэлж байгаа. Тим ханиаданд эцэг их маань дорхноо нөгөө хатгаа болчихно гэж яагаад хүчтэй имээр шууд ингээ бөмбөгдөх гээд байдаг те. Тэгэхээр эхний асуулт маань болохоор эхэлж байгаа ханиаданд эмийг одоо ямар эмийг те яаж хэрэглүүл зохистой байдгийг. За хоёрдугаар асуулт маань болохоор нөгөө хатгаа хэр удаж ийж хатгаа болд. Энд ер нь эцэг эхчүүд шууд ханиад өрөнгөт нь за хатгаа олчих үедээ санаа зовох нь зөв үү буруу юу гэдэг дээр. Одоо ингэж байгаа нэгдүгээрт цаг уурын маань байдал ингээд нөгөө сэрүүсч эхэлж байна. Сэрүүн урамсгал гэдэг маань угаасаа тодорхой амьсгалын замын үүсгчүүдийн өсөж тарах хамгийн тухтай орчин. Хамгийн гол юм нь хүүхдүүдийг нөгөө хамт олонны үйл ажиллагаа эхэлчихэж байгаа байхгүй цэцэрлэг сургууль яасэл гэл тэгэхээр хоорондоо үүсгчээс солилцох хоороноосоо бие биеийг халдар авах тийм нөхцөл нь бүрэлдэж байгаа. Гуравдугаарх нь нэг одоо бөөгнүүлсэн газар дээр нэлээд олон хүүхэд цуг ажиллаж амьдарч одоо амьдрах тийм нөхцөл бүрэлдэж байгаа байхгүй. Тэгэхээр амьсгалын замын халдварын дэгдэх үндсэн нөхцөл юу гэсэн юм шүү дээ. Тэгээд ханиад хүрээд ерөнхийдөө ингэдэг манайхан нусны гойжол халуураад тэгэхээр ханиад төрлөө гэж яддаг л ханиад гэж байна, вирусын халдвар гэж байна, томуу талбарууд гэж байна, зүгээр ханиад шүүхнэ гэж байна. Тэгэхээр эн чинь үүсгэж болгоноос өөр тухайн энэ халдварыг хүлээж авч байгаа хүүхдүүдийн бие организмоос хамаарат энэ байдал хүндрэхгүй гэдэг чинь тухайн хүүхдээс хамаарна. Нэгдүгээр, хоёрдугаар тухайн үүсгчээс хамаарна. Тэгэхээр ханиад хүрсэн болгон хатгалгаа болж хүндэрдэггүй л үгүй. Энэ бол бүр аягүй сайн анхааруулж хэлээд үгүй. Энэ яг ханиад шуухна хүрсэн үед яг вирусын шинэ халдвар авсан үед хамгийн чухал нь юу гэдэг нь хүүхдийн өөрийнх нь энийг эсэргүүцэх чадвар нь байдаг. Тэгээд яг хоров чанартай вирус томоогийн дэгдэлтүүд байдаг л да. Энэ бол одоогоор харахад дэгдэг байгаа.
Хоёр дахь хамгийн гол юм их эцгийн маань өөрсний маань асарга халамжууд байхгүй хооллол одоо шингэний хэрэглээ агарын солилцоо хүүхдэд асрах байдал маань. Тэгээ манад нэг буруу зуршил байдаг. Цэцэрлэгт хүүхдэд яасалт ч байдаг юм уу өгөөд байхаар өвдөж байгаа сүлдөө өвдөхөө болдог гэдэг нэг тийм дасаад ирнэ гэдэг. Тийм дасаад өвдөхөө болдог гэж яддаг байхгүй. Энэ үнэндээ бол тийм биш юм аа. Яг зөвхөн хүүхд өвдөх тоолондоо хүүхдийн дархлааны систем сэргэжээдэг. Гаднаас нь нэг халдвар авлаа, дархлааны систем танилаа. Тэрнийхээ эсрэг нөгөө хамгаалтын уруудууд чинь сэргэж байдаг. Тэр бол бас үнэ. Гэхдээ энийг олон удаа ингэж өвдснөөр хүүхд цаашдаа өвдөхөө болж ийнгүй бас нэг талаар гүй юм байна. Хүүхд өөрөө өсөж том болно. 1 настай хүүхд, 2 настай хүүхд, 3 настай хүүхд нийгэмшүүлж цэцэрлэгт явуулахад шинжлэх ухаан ч өөрөө заагаад өгсөн биз дээ. 3 наснаас дээш хүүхдийг нийгэмшүүлэх ёстой, цэцэрлэгт явуулах ёстой, коллективний хамт олонны тийм хүрээлэлд оруулах ёстой гэдэг. Яагаад энэ 3 настай гэдгийг заасан гэхээр мэдээж яг энд оюун ухаан одоо тэр хөм сурах чадвар байдаг л ба. Өөрөө хүүхд чинь 3 наснаас дээш дархлааны систем чи өөрийг хамгаалах чадвартай болж эхэлдэг. Тэгэхээр хүүхд бага өвдөд эхэлдэг. Өвдсөн ч хүндрэхгүйгээр идэгч болдог. Тэгэхээр энэ насанд бол нэг яалтчгүй манай монгол хүмүүсийн амьдралын хэмнэлээс болоод 1 настай, 2 настай, 3 настай хүүхдүүдэд өхөл болж байгаа юм л та. Тэгэхээр нэгтэй л энтэй эвлэрээд өгжил байгаа бол хүүхдийн ханиач шуухнаа хүрэх, өвдөх одоо нэг ерөнхийдөө өвдөх давтамж энтертэй бол заавал хадуу болгоч өнөө эвлэрэх хэрэгтэй. Тэгэхээр энийг яаж зөөлөн хүндрүүлэхгүй өнгөрүүлэх гэж бодох хэрэгтэй. Ханиад болгон шүүхнээ болгон вирусын халдвар болгон хатгалгаа хүндэрдэггүй үгүй. Энд тодорхой одоо тэд тонол хатгалгаа болж хүндэрнэ ч гэдэг юм уу. Тийм ямар ч зааг ялгаа байхгүй. Нэг хүүхэд 10 хоног 20 хоног насгаатай явж байгаа л идэгж болдог бол нэг хүүхэд 2-3 хоног өвдөд яг уушгины хатгалгаа байдлаар хүндэрчдэг. Би дахиад хэлье. Энэ бол хүүхдээсээ хамаарна, асаргаанаас хамаарна, тухайн вирусын үүсгэгчээс хамаарна. Одоо ихэнх үед та бас арчилгаа асаргаа чухал гэдэг хэлжсэн те. Энэ дээр юун дээр эцэгчүүд анхаарах хэрэгтэй бол? Ер нь өвдсөн тохиолдолд хамгийн чухал юм асаргаа юм шүү дээ. Им уухтай биш асаргаа байхгүй юу? Хүүхд халуурлаа. Манайхан айгүй халуунаас айдаг. Хүүхд халуур хардж ихтэй хүмүүдээрээ сандардаг. Нэг талаас халуурна гэдэг. Яг бид нар тухайн үед халуурч байгаа шалтгааныг олж устгах нь бол асуудал зөвлөдөө гэхдээ халуурна гэдэг чинь өөрөө биднэрт ашигтай процесс гэдгийг бас ойлгодог. Тийм хүүхдээ ингээд жоохон халуураад ирэхээр буулгах гал дайрчдаг. Магадгүй бид нар 1 өдөр, 2 өдөр, 3 өдөр халууруулаад халуур нь бүлээрнэ гэж бас нэг 2 янз бай тийм ээ. Бүлээрүүлээл хүүхдээ ингээд байлгаал байхад тэр хүүхэд халууны буулгаад байсан хүүхдээс хурдан идэх боломж өндөр идэв шүү. Энэ бол бүр амьдрал дээр нотлогдсон. Асаргаа гэдэг юу гэдэг юм гэхээр одоо би халуун буулгахаас хэлэх гэдэг юм л да. За хүүхэд маань бүлээрэл бид нар 38 дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол 38.5 градусаас дээш гарсан тохиолдолд халууныг буулгах эсхийг бол шийдвэрлэн тэрнээс дотогш бол буулгахгүй өөрөөр нь байхыг хичээн тэргээл юу гэдэг шүү дээ. Зааварчилгаа байдаг. Гэхдээ яг энд нэг тодорхой хэдэн бүлэг хүүхдүүд байдаг. Мэдрэлийн эмчийн хяналтанд, зүрхний эмчийн хяналтанд нэг бол нөгөө халуун төсвөргүй хүүхдүүд байдаг. Таталтай гэдэг энэ төр ийм хүүхдүүдийг бол бид нар халуурыг хүлээдгүүлдэ буулгадаг. Эрүүл хүүхдийн тухай би ярьж байгаа шүү дээ энэ дээр. За халуунаа ингээд ягаад хүүхдээ сайхан нүцэглэл халуурах тусам хүүхэд шингэн алдал ерөнхийдөө тэр нөгөө тавгуурхаг байдланд үүсчил байгаа шүү дээ. Тэгээд шингэнийхээ эргэлийг сайн өгөөл агаараас маш сайхан солилцуулаад хүүхдээ боломж орно хооллол өөрийнх нь байгалаар нь энийг эсэргүүцэх боломжийг бид нар бий болгох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй эмийн нөгөөл цэцэрлэгт нөгөөлийнх нь бол танаа хүүхд хүндрэх нь тодорхой. Тэгэхээр хүүхд чинь халуураад өвдсөнд бол ямар л арга чарга байна яг гэртээ байлгаад хүүхдээ асрах хэрэгтэй. Асаргаа гэдэгт бол зөвхөн л хоол идэх биш байхгүй юу? Шингэний хэрэглээ, халуунаа буулгах, аргачлал зөндөл юм бий л дээ. Имийг одоо яг цаг тунгийн бичээд өгчдөг. Гэтэл хүмүүс ингээд мартчихлаа, хэтрүүлчлээ ч гэдэг юм уу, тиймэрхүү юм яриад байдаг штэ. Тэгэхээр одоо энэ цаг тун гэдэг маань өөрөө одоо тэр өвчнийг ангаахад ямар нөлөө үзүүлж идэг юм бол? Яагаад энийг заавал барих ёстой байгаад байна? За энийг нэгдүгээрт эмч нь, хоёрдугаарт хамгийн гол юм эм зүвчнэр, эмийн санч нар аюулсаа ойлгуулж өгөх хэрэгтэй. Тухайн хүмүүстэй манай их эцгүүдэд нэг өгнэг онцлог байдаг л да. Зүгээр нэг рецепт бичээл энийг өдрийн 3 болгоорой гэдэг нэг шидэх нэг өөр. За энэ хүүхдийн чинь энэ нэмийг бид нар ийм зорилгоор өгж байгаа. Ийм цагаар уужиж ингэж үйлчлэх ёстой ингээд эмч нь өөрөө тайлбарлаад ойлгуулад өгчих юм бол тэрийг хийж нэр хийдэг л байхгүй. Хүүхдээ өвтгөхөд эмч зориод ирж байгаа хүн тэрний чинь зааварчилгааг дагж л таарна тийм ээ. Тэгэхээр нэг картон дээр нэг цаасан дээр юм биччихээ ингээд уулгаараа гэдэг явуулчихны
нэг өөр байх нь энэ болгоноо тус тусад тайлбарлаад өгөх бас нэг өөр байх. Дахиад тэр эмчийнхээ зааврыг аваад эмийн санч дээр очлоо. Эмийн санч дахиад ойлгуулж өгөх хэрэгтэй. Энэ нэмийг тэдэн цагийн зайтай уудаг, хоолны өмнө уудаг, хоолны хойно уудаг, энэ болгон олгомж өөр өөр онцлогтой. За цагаар уудаг гэж ярьдаг. Энэ цагаар уудаг эмийг бол хамгийн чухал хэрэгэлдэг антибиотикийн хэрэглээнд хэрэглэдэг л да. Яг антибиотик хэрэглээг эн чинь нөгөө тухайн эмийн задралын хугацаа л багхгүй юу? Одоо тэр магадгүй өдөрт нэг удаа одоо бүр антибиотикууд чинь бүр 24 цагт нэг удаа хийж болдог болчиход байна шүү дээ. 12 цагаар 6 цагаар 8 цагаар гэл ингээд хийдэг. Энэ болгон чинь тэр чинь зүгээр хийх гэж тэгээд байгаа юм шиг угаасаа цаанаас энийхэн заалттай. Тухайн эм процесс биеинд ороод задарч хугацаанд ямар хугацааны дараа идэхгүй болоод гардыг бэл гэсэн хугацаа байхгүй юу? Тэгэхээр дахиад идэвхжүүлж юм тийм цагаар барьж. Эмч чинь өөрөө 6 цагаар гэж хэрэгэлсэн бол таанаа 6 цагаар л хэрэглэх ёстой. Яг тэгэхээр 6 цагаар гэсэн эмийн чи 10 цагийн дараа уулгах юм бол нэмэргүй байх нь шүү дээ. 6 цаг дотор эмч задраад болчихсон. Тий. Тэгэхээр одоо хар ухаанаар ярих юм бол антибиотик чи орол мó бактери чинь дараал муужруулаад явж итэл дараа чинь том орж ирэхгүй бол тэр чинь хүчин өссөн нь үстэй. Тэрнтэй л яг адилхан эмийн цаг заадаг чи яг юм учиртай. Ерөнхийдөө цаг заадаг бол ихэвчлэн антибиотикийн дээр яригддаг. Зүгээр өөр тусаа үйлдэлийн юмнууд байдаг. Жишээ нь өдөрт 1-2 удаа уудаг ч гэдэг юм. Нэг удаа одоо цэр шингэлэх юмнууд байна тийм ээ. Өдөрт 2-3 удаа уугаараа ч гэдэг юм уу тийм. Одоо түгээмэл цэр шингэлэх одоо жишээ нь АЦЦ гэж байна тийм. АЦЦ чи уугаад өөрөө 20-30 минутын дараа л цэрийг шингэлээд үйлдэлээ гаргачихдаг юм шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар хэрэгтэй үед нь хэрэглэж заавал тэрийг цаг барьж уугаад ясна 8 цагаар энийг уушууч гэдэг юм уу. Тэгж болохгүйгээр юмнууд бас байдаг. Тэгэхээр ийм болгон өөр энийг тухайн эмч, эмзүүчнэр өөрснөө яг ялгааг нь гаргаж тайлбарлах хэрэгтэй. Тэгэхээр эмч тэгээд тайлбарсан бол яг тэгжил хэрэглэх хэрэгтэй. Одоо өдрөөс 3-аас 4 гээл заачдаг штэ. Тэнгүүд одоо нөгөө цагтаа хуваагаал хүмүүс чи яг за тэдэн цагийн дараа нэг нөгөө ингээд. Тэр нь одоо ер нь зөвлөдөө одоо 3-аас 4 антибиотик болгон одоо энэ болгон бас заримдаа 2-оос 4 удаа хэрэглэж болно ч гэдэг юм уу. Бас тийм тусгай интервалуудтай байдаг. Жишээ нь бид нар ингээд хүүхдийн хоолоо ингээд идэлээл өвтгöd бид нар одоо ам оксиклав гэж уудаг шүү дээ. Тэр имий чинь 6 цагаас 12 цагуудад хэрглэж болдог юм. Бид нар яг вирусын бактерийнхаа идэвхтэй үед хүүхдийн бөөн дээр хадуурч байгаа эдэмэдэ яц үед бид нар 6 цагаар хэрглэж хагаад айжамтаа тухайн багсаад ирэхээр цагийг холдуулаад хэргэлдэг бас нэг чинь тийм тактикуд байдаг байхгүй. Тэгэхээр эмчийн заавраар л имий бодлол хэрэглэх ёстой. Тэгэхээр одоо яг эмийн дуусах хугацааны талаар бас та ярьж өгөөч. Гэртээ хүмүүс ингээл хадгалж байгаа за дахиад нэг өвдөнгөт нөгөө өмнөх авцсан юм ингээл өгөөл идэх те. Хугацаагаа хардггүй, тоодоггүй. Хүүхдийн энэ бол хүүхдээр агихдах юм лээ дээ. Хүүхдийн эмч нар би жишээ нь одоо үйлчлүүлж байгаа хүмүүсээ үзэхдээ одоо ингээд цуглаац амар том аптечктай болцсон хүмүүс байдаг байхгүй бүр эмийн сантай болцсон. Тэгэхээр би хэлдэг байхгүй. За эмийн сангаа нэг аваад ирэж хэдүүлээ нэг ялгал салгыг хаяхын хаяа үлдээхийг үлдээ гэж би авчруулдаг байхгүй. Тэрнтэй яг л адилхан. Ер нь эмийн сан виртуал эмийн сан байх хэвээр. Яралдаа тусламж одоо янз гарын дор өөрснөөхөө нөгөө нэг эмчийн заавар хэрэгжилж болдог бас юмнууд байдаг шүү дээ. Тэр бол байдаг. Гэхдээ энэ болгоны хадгалах хугацаа өөр өдөг. Жишээ нь сиропон буюу найруулаад хэрэгэлдэг тэр эмнүүд юу яадаг сиропон найруулдаг эмнүүд чинь хадгалах хугацаа аягүй богино байдаг. Хэрэглээд задлсан бол хэрэгэл дусаад бид нар хайдаг тэрийг хадгалдаг. За ямар нэгэн таблеткийн эмнүүд байна. Таблеткийн эмнүүдийнхаа хадгалах нөхцөлийг харж байна. Харанхуй нөхцөл, цэрүүн нөхцөл, ердийн температур бүгд заалттай гэдэг нь. Ихэвчлэн таблеткийн эмнүүд бол ердийн температур, харанхуй нөхцөлд ингээд заах хугацаагаа дуустал хадгалсан. Одоо нэг үйлдвэрсэн хугацаа хадгалах хугацаа гэдэг шүү дээ. Тэр хугацаанд бол хэрэгжилж болдог байхгүй юу? Шингэн болон сиропон эмнүүд бол ерөнхийдөө нэг удаа хэрэглээл хаягддаг. Одоо нөгөө над дээр л ер нь гарч исэн туршлагатай хүүхдээ ингээл ханаа түрээд янгот үзүүлэнгүүт дандаа сироп ер нь бичиж өгöd идэг. Сироп ер нь одоо таблетик юм ч юм одоо бусад төрлийн юмнээсээ ямар ялгаатай байдгийг. Сироп нь одоо бас нэг сахартай, сахаргүй гэдээ бас ялгаатай байдаг те. Ер нь сиропын үйлчлэл нь ямар байдгийг. Ер нь юм штэ. Хүүхдэд бид нар ямар ч эмийг, ямар ч эмчилгээ хийхдээ нэгдүгээр хүүхдэд өөрт нь аягүй стрессгүй. Хоёрдугаар ихэд өөрт нь тэрийг хийхэд хүндрэлгүй байх хэрэгтэй. Нэг их амар ашгүй муучаад өдрийн 4 гараа гэж зөвлөх ер нь амьдрал нийцэл буйдээ. Энэ бол худлаа. Тэрийг ээж нэг өгөх гэж оролдоно, хоёр өгөх гэж оролдоно. Тэгэл нөгөө хүүхдэн ч бойлж үйдэн ямар ч нөгөө үр дүнгийн эмчилгээний юу болчихдог байхгүй. Тэгэхээр
За тэрийг төгс хийж чадах гэж ер нь тун ховор. Тийм болохоор хүүхдэд өгөхөд төвгүй хэлбэрийг сонгож гаргасан байна л да. Тэр нь сироп хэлбэрүүд, сироп байж болно. Зүгээр энгийн сүс бенз гэж болно чи янз янз шүү дээ. Яг нь сүүлийн үеийн юмнууд бол ерөнхийдөө дандаа сахаргүй хэлбэрийн гэж тэгсэн мөртлөөсөө дандаа жимсний сироптой жимсний үнээр хамт оруулсан тэгэл тийм хэлбэрүүд байдаг л да. Тэгэхээр одоо жишээ нь хүүхэд маань өөрөө одоо ямар тодорхой нэгэн жимс ч юм уу ямар нэг юмд аюу өндөр харшилтай одоо манайхан диатез гэж ярьдаг. Тиймэрхүү тохиолдолд бол эдгээр сонголт жоохон тийм юу. Тэгэхээр энийг бол эмч өөрөө сонгоно. За манай хүүхд тийм шүү дээ. Тэгэхээр би энэ юг өгч болохгүй юм байна. Тэр чинь эмч чи өөрөө мэдж байгаа шүү дээ хүүхдээ. Тэгэхээр бид хоёр энэ юмыг сонгоход юм байна. Тэгвэл одоо яг та өөр хэлбэрээр таблеткаарч байд юм уу тунд нь тохирсон. Хүүхдийн эмчнэрийн чинь бас нэг онцлог бид нар дандаа килограммжинд нь насанд дандаа эмийг бодож өгдөг шүү дээ хэрвээ анзаардаг бол тийм ээ. Тэгэхээр энийг тохируулахад яг сүсвэнц уусмлан сироп хэлбэрүүд өгөхөд л төвгүй. Тийм л. Тэрнээс бол үйлчлэлийн хувьд л ялгаа. Туршлан чиглэлд орж байгаа, антибиотикын чиглэлд орж байгаа. Тэгээд би зүгээр яг залуу эмчнэр, залуу ээж нар юунда би тэг зөвлөдөө та нар хүүхдэд энэ бичгээс өмнө заавал өөрснөө амсчихжээ. Одоо зүгээр амсаа уугээгүй шүү дээ. Амсаад үзчихээ. Бичиж байгаа юм ээ тийм ээ. Чи өөрөө бүр амд чин гашуу оргол уухад амар төвхтэй юмыг чинь хэдхэн сартаа хүүхдэд өгөх гээд оролдол доо. Тийм тэр ер нь эм болох уу сүлд нь хор болох уу тэр бас асуудалтай. Магадгүй бүр хүндэрсэн тохиолдолд эм өгөх гэж ноцолж явахаар тариагаа хийгээл айгүй урд намтаачхан ч байд юм. Тэгэхээр энэ эм чимчийн сонголт тухайн хүүхдийн гарч ирж байгаа кейсээс л хамаарч байгаа. Эмийн дасал гэж бас ярьдаг штэ. Энийг эмээ ингээл уусаар агаал тасал болчтой гэд. Ер нь одоо тасал болох хугацаа нь хэр урт байдаг юм бол яаж ер нь одоо би дасал болоод тэр эмийн үйлчлэгээ болчихад байна. Эмийн дасал гэдэг чинь өөр айгүй хэцүү асуудал штэ. Манайхан бас ингэж ярьдаг. Бид манай хүүхд ингээ ханы төрхээрэл айгүй түгээмэл энэ юу гэсэн хэрэг эмч бидний л өөрсний муугийнх л да. Ер нь бол энэ нөгөө эмнэлгийн нөгөө ёстой эмийн зохистой хэрэглэнийхээ боловсруулыг ард түмэнд ойлгуулахгүй бид нар одоо ингээд бодоход ер нь эмийг ингэж хэрэгэлдэг шүү, ингэж яадаг шүү гэдэг сургалтч байд юм уу, ямар нэгэн хичээлч байд юм уу, ямар нэгэн тийм зааж байгаа юм би бараг мэдэхгүй байна. Ер нь байдаггүй. Энийг одоо ч залуучууд айгүй боловсралтай болсон. Биднээс илүү боловсралтай судлаад уншиж байгаа бүгдийг. Тэгэхээр бид нар зөвхөн мэрэгжлийн үүднээс энийг зөвхөн чиглүүлжлэх ёстой. Ингэж ярьдаг байхгүй юу? За манай хүүхдтэй ханыг төрөхт орондоо зөвхөн амтцлын угаал дийдэг. Өөр юу ч хийдэггүй гэж ярьдаг. Гэхдээ энэ үгүй байхгүй, хизээж тийм юм байхгүй. Тухайн үсгч болгон өөр би дахиад хэллээ. Хүүхэд хоолоо идээлээд үсгэд бид нар стрептокок гэдэг юмар хөвчлэн 89 үз. Стрептокок өөрөө юунд мэдрэг амбицлын л мэдрэг. Ерөнхийдөө түгээмэл нь амбицлын пенициллин бүрцээ тэрэнд мэдрэг бактери. Гэтэл бид нар хүүхэд маань хатгалгаагаар өвдлөө. Хатгалгаагаар өвдөхөд пневмокок гэдэг юмар өвдөж бас стрептококийн нэг хэлбэр л дээ. Үсгэж болно. Тухайн бактери бас өөр юм мэдрэг шилжсэн байна. За дасал гэдэг маань юу юм гэхээр ингээл антибиотик уусаар агаад нөгөө төхөө тухайн үүсгэгч маань одоо тэр эмийг төсвөрлөдөг болчих нь л дээ. Ер нь бол дасал гэж тэрийг хэлж байгаа. Эмийн бодисонд тухайн янгууд төсвөрлөг байдал үүсгэх өөрийгөө хамгаалах чадвар л нэмээд байна гэсэн үг. Хүүхдэд бол энэ ерөнхийдөө том бага. Юунда антибиотик хэрэглээний антибиотикын дээр бид нар зохистой хэрэглээ гэж байх хэрэгтэй. Манай монголчууд антибиотикт маш дуртай. Юм л бол антибиотик уух гэдэг. За энэ бас нэг талаад бас нэг юм асуудал бий. Европын орнууд ч юм өндөр хүчтэй орнууд бол антибиотикгүйгээр ингээл 10 хоног 14 хоног хүүхдээ ингээл нүдээлээд байлгаад байдаг антибиотик уулахгүй ажиглаад байдаг. Манай газар нутгийн онцлог бас өөр шүү. Цаг өөрийн онцлог өөр шүү. Манай ахуй амьдрал бас өөр шүү. Тэгэхээр бид нар бас антибиотикийг тохирсон үед нь эмчийн заавраар хэрэглэх ёстой. Гэхдээ энэ бол хаа нэг газрын эм зүйч, эмийн санч их эцгийн зөвлөгөөнөөр хийдэг асуудал биш. Антибиотик зөвхөн эмч танаар сонгож явах ёстой. Тэгэхээр бид нар төсвөрлөгийн байдал одоо тэр байдлын тухай бид нар ярихгүй байх болно л доо. Тэгэхээр антибиотик эм шиг өрөөсөө идэж болохгүй. Энэ бол өстой аюул том асуудал шүү дээ. Тийм хүчтэй одоо антибиотик биш хүмүүс чинь юу яадаг штэ. Зарим өвчин намдаах за өөр дарах гэх нэг эмнүүдийг бол ингээд дураараа хэрэглээд сурцсан байдаг те. Тэрний одоо хор уршиг гэж юу байдаг юм бэ? Байлгүй байх. Ер нь бол халуун буулгах өвчин намдах эмнүүд чинь дандаа элэг халгаат эмнүүд байдаг. Тунш тэгээд парацетамол.
өндөр туншил, хордлогын байдал гарахад хамгийн түр юу гэмтдэггүй элэг гэмтдэг, тарих гэмтдэг, эбупрофен, ялгааг, нэмэсвийг ялгаагүй бүгдээрээ л дандаа элэг халгаа, тарих халгаат ерөнхийдөө хүүхдүүдийн тэгвэл энийг айгаад бид нэр хэрэглэхгүй биш байхгүй юу? Хэрэглэх заал гараад яалч хүүхд 39 хүртэл халуураад байна. Бид нэр хэрэглэж л таарна. Тэгэхээр халууны чинь буулгахад бас тактик байна. Эмэнч байна, эмийн бус арч байна. За эмээ уудаг бол ямар тунгаар хизээ яаж уух вэ? Эмчнэр ялангуяа хүүхдийн эмчнэр энийг бид дандаа бодож өгдөг. За хүүхд маань тэд хүртэл халуураад ирэх юм бол тэдэн килограмм жингээр ингээд бодоод яг ийм хэмжээгээр өгөх юм шүү. Тэгэд аягүй сайн зөвлөж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйс та 39 хүрчлээ халууны болгочтой 2 цагийн дараа дахиад 38.5 байлаа. Дахиад юм бас тийм байж болохгүй. Ер нь халууны тухай бол бас бид нар ашигтай талаа сөрөг талын дандаа дэнсэлж явах хэрэгтэй. За бид нар жишээ нь 39 хүртэл халуунтай хүүхдээ халуун болгох эмээ тунд нь бодоод өгчлөө. Цаг гарны дараа дахиад үзэхэд хүүхд маань 38.5 38 болсон байд юусоо битээ үзгэлээл дахиад ажиглал хүүхдийн маань халуун доошо хөдөлж штэ. Жинхэнэ энгийн халуунд хүрэхтэл ерөөсө халуунтай ноцолдож хэрэггүй. Би тэгтээ хэлсэн шүү. Татдаг болон ямар нэгэн мэдрэлийн хэмжээ хяналтанд байдаггүй л бол. Тэгэхээр халууныг бол бид нар сайхан хөөрөх нүцгэлээ шингэн юм сайн болгоод байл та. Бүлээн юм болгоод залхилуудад хахад өөрөө тэр чинь халуунаар бид нар аяг шингээ алддаг. Гэх мэтчил ингээд тэгээд энийн туншил гэдэг юм бол туншил болон хэлбэр бол энэ одоо бас аягүй ээж нь аав аюух тийм сургалт өгөх ёстой бас нэг юу. Тэгэхээр энийг бол эмнэлгийн байгууллагууд юм уу ямар нэгэн өрхтүүргийн эмчнэрч байд юм уу эсвэл зүгээр хүүхдийн эм зөвшнөр хамтраад ерөнхийдөө бүр хүмүүсийн чихэндэн сонсдол одоо ястаа энэ шиг нэвтрүүлэгч байд юм уу хийх ёстой гэдэгтэй. Энэ хүмүүсийн бүр одоо бүр тархиндан суудсан эмэнд их дурлцсан манайх шиг ард түмнийг хэн болоход бас цаг хугацаа орно. Гэхдээ бас энэ аюу тийм ялгаатай байх хэрэгтэй. За энэ уухгүй байна гэд бас хүүхдээ хөндрүүлчих болохгүй. Би дахиад хэлье. Манай нөхцөл өөр шүү. Тэгээ Монголын цаг агаар, Монголын ах үе нөхцөл, Монголын хүмүүсийн боловсрол одоо эмнэлгийн боловсрол бүгд өөр. Тэгэхээр Америкт тэгдэг юм аа. Халуун булгаар байлаад гэдэг антибиотик уудаг юм аа. Тэгэл ингээл байл Австрал тэгдэг, Австрал тэгдэг. Гэхдээ тэднийг шууд Монголын хөрсөн дээр буулгаж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний өөрсний л онцлог байх хэрэгтэй. Бид нар тухайн хүүхд, тухайн ард түмэн, тухайн хүмүүжил одоо юу гэдэг эмийн хэрэглээ зохистой тэр бүх юм бид нар өөрснөө хөрсөн дээр буулгаж энийг аюулгүй төвшөнд авчих хэрэгтэй. Түүнээс биш хүн болгоныг шууд антибиотикоос айдастай болгох, эмнээс айдастай болгоход гэж бас болохгүй. Хүүхэд ер нь эмийн хордлого болно гэж байх уу? Байлгүй байх уу байна шүү дээ. Одоо миний хэлэл байгаа туншил хэтрэлт. Хоёр янз бий. Эмэнд харших гэж нэг юм бий. Эмэнд харшил хөгжүүлгийн хордлого биш. Энийг бас аягүй сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Манайхаа эмэнд тухайн хүүхд ингээд эмэнд харшлын урал өгдөг дээ. Харшлын урал ч одоо бас хоёр янз тийм ээ. Жинхэнэ харшлын урал, хуурамч харшлын урал гэж байдаг. Яг жинхэнэ харшлын урал бол маш аюултай үзэгдэл юм. Хуурамч харшлын урал бол тухайн үед тууралт өгөөд ингэж жагаад өсөх том болохоор тэр байдал мэдрэгшил байдал унтарчдаг. Хоёрдугаар нь яг жинхэнэ эмийн хордлого гэж байдаг. Энэ бол ихэвчлэн туншил хэтрэлт. Тэгэхээр энэ яаж илэрх вэ? Янз янз эм болгоноос янз янзаар илэрнэ. Одоо жишээ нь хамгийн наадлын түгээмэл хэрэглэг бидний парацетамол тийм ээ. Парацетамолыг яс бид нар яг 24 цагтаа хэд энэ чинь бид нар хоногийн тунгаа гаргадаг шүү дээ. Хоногийн тунд хоногтой тэдэн миллиграммаас илүүгүй байвал одоо хоргүй тунж гэдэг юм. Нэг удаагийн тэгээ эмийн чинь хорлон бид нар нэг удаа маш өндөр тун өгч болно. Өндөр тунгаар хордуулсан байж болно. Нэг бол тэр тунгаа нөгөө нэг төрлийн имийг айгүй ойрхон одоо энэ дээр би нөгөө халуун буруулах ярих гэдэг байхгүй хүүхд маань халуурлаа 3 цагийн дараа дахиад бараацсан 3 цагийн дахиад бараацсан болгоо ингээд өгөөд байх юм бол нөгөөх хоногийн маань тун хэтрээд их юм бол хордогтой байдалд орчихно. Нэг удаа амдуураач байд юм уу энэ бол амар түгээмэл өндөр тун өгчих юм бол бас хордлогот байдал болж байна. Зүгээр харшлын урал өгч бол харшлын урал хордлогот байдал хоёр төс хоёр өөр юм байна шүү. Хоолны өмнө дараа гэд эмнүүд ялгаатай байдаг янз янз. Капсулаас юу хэлбэрээс хамаарна. Одоо жишээ зөвхөн ходоодонд уусах ёстой. Одоо ходоод маань өөрөө хүчлэг орчин. Цаашаа яваад ирэхээр шүлтлэг орчин гэх мэт ингээд тэгээд ходоодонд уусах ёстой капсултай эмнүүд бас байдаг. Нэг бол ходоодыг өнгөрөөгөө цаад гидсэнд уусах ёстой эмнүүд гэж байдаг. Тэгээс хамаарал бид нар энэ юм хоолны өмнө энэ юм хоолны дараа. Гэхдээ дийлэнх юм хоолны дараа. Ихэнх хүмүүс ер нь тоохгүй хайчдаг шүү дээ. Үгүй хоолны өмнө яг тэр имиж үйлчлэгээ тэрнээс хамаарах гэдэг байна. Тийм учраас яг хоолны өмнө дараа юу гэдэг
дийлэнх бол заавал барьж явах хэрэгтэй. А энэ дээр бол эм болгон өөр. Эмчилгээ одоо үр дүнгүй болох шалтгаанууд байгаа бах тий. Тэрэнд одоо бидний ярьж байгаа нэмийн зохисгүй хэрэглээ. Өөр бас ямар шалтгаанууд байдаг вэ? Ер нь бол ингэдэг дийлэнх яг манай эмнэлэгч ганцхан биш яг уу. Бусад эмнэлгүүч гэсэн би адилхан гэж бодож байна. Ерөөсө нөгөө мэрэгчлэн тийм болохоор одоо би хүүхдээр илүү төлхөө яриад байна шүү дээ. Бид нар бол ингээ хүүхдээ ингэж үзчихэд яг 2 хоногийн дараа аюултай амин талгаатай аюултай шинж тэмдгүүд гэж ээж ахнартаа зааж өгнө шүү дээ. Энэ шинж тэмдгүүд илэрхгүй бол 2 хоногийн дараа заавал үзье гэж хэлдэг. Яагаад 2 хоногийн дараа хянаад байгаа юм гэхээр энэ дээрээс чинь бид нар нөгөө эмчилгээ маань үр дүнтэй байна уу, үр дүнгүй байна уу гэдгийг барьж авах гэдэг байна шүү дээ. Тэгээд 2 хоног гэдэг хугацаа бол өөрөө бас л яасан хугацаа ахгүй юу? Бас бодож боловсруулсан байгаа хугацаа. 2 хоногийн дараа хүүхд хүндрээд ирлээхэд бид хожимдохгүй бариад авч чадна. Гайгүй болвол одоо эмчилгээгээ зогсоогоо цаашаа яаж явдгийг тэр хугацааг заахад хамгийн тохиромжтой хугацаа байдаг. Тэгээд яг 2-3 хоногийн дараа хүүхдийнхээ байдлыг хянаал бид нар яг тухайн эмчилгээ маань үр дүн өгч гин үү, өгөхгүй байна уу гэдэг угаасаа харагддаг. Үзээд ер нь эмчилгээ үр дүнгүй байна гэдгийг яг ээж аав нар ч гэсэн өөрснөө мэдтгэл дээ одоо тухайн олооролцож идэв тухайн байдал үргэлжлээ. Гэхдээ 2 хоног бол идэх хугацаа биш шүү дээ. 2 хоног бол бид нар зөв хяналтаа тавих хугацаа. Одоо хатгалгаа гэж ярихад бид нар эмнэлэг твтэл гардаг 7 хоног 10 хоног хатгаа идгээд гарч байгаа юугүй шүү дээ. Зүгээр л байдал сайжраад гарч байгаа. Яг жинхэнэ хатгалгаа мөн л байсан бол тэрийг идэхдээ сарын хугацаа бий. Тийм учраас тэрнийхэн дараа бид нар хянаал явах хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд чинь өөрөө бас айгүй хөрхөн амьд шүү дээ. Яг юмны үр дүн дороо харагддаг. Том хүн шиг биш байхгүй юу? Тэгээд тэр маань ингээд үр дүнтэй байх юм бол бид нар өөрснөө хүүхдээ үзэж байгаа л залаа явчихна. За одоо яг ингэх юм байна. Магадгүй 2 хоногийн дараа дордоод ирж болно шүү дээ. За тэгвэл 2 хоног антибиотик хэрэглэхгүй ёстой асаргаанд нь байлах гэж үзээд болмооргүй бол магадгүй 2 хоногийн дараа антибиотик уух заалт гараад ирэх юм билүү. Тэгэхээр энийг бол яг л эмчил зохицуулна. А түүнээс биш хүн болгоно одоо тэр эмчилгээнд үр дүнгүй байхад энэ хүүхд сайжирч иж болно шүү. Тэр чинь бас л нөгөө үүсгчээсээ арчнаасаа их эцгээсээ хүүхдээсээ л хамаарч байгаа. Тэгэхээр хүн болгон өөр өөр гэдгийг мартаж болохгүй. Тэгээ манайхан чинь нэг сошиалор аюу биеиндээ зөвлөгөө өгөх юм аа. Би одоо энийг бүр ёстой яаж ч ийсэн ээж нар нэгэндээ яаж тэмцэх ёстой юм бол одоо энэс болоод алдаа гарч ирсэн шүү дээ. Тэгээ энд юус ашиглахгүй хүмүүс. Би саяхан бас нэг пост харсан. Нэг хүн бүр арайчтай ийм зөвлөж болохгүй гэд анхаарал болгоод тавьсан. Тэгсэн чинь тэн дээр юу зөвлөж ин гэхээр марганцыг бүлийн усанд ингээд сайн уустал ингэж хутгаж жагаад уулгаа. Би бас ярьж байгаа юм шсэн та. Тэгээ марганцыг эмчилгээнд хэрэглэдэг тохиолдол би. Гэхдээ марганц өөрөө аюу хүчтэй бодис хизээж хүнд тийм зөвлөгөө өгч болох л уу. Тэр чинь өөрөө түлдэг калий перманганат гэдэг чинь өөрөө аюу хүчтэй. Тэр кристалл нь ингээд арьсан руу орох юм бол бүр ингээд цааш идээд явдаг тийм бүтээгдэхүүн шүү дээ. Одоо тэрийг хуураагаар мэдснээс ууснаас нас уртан тохиолдол зөндөө шүү дээ. Тэгээ тийм юм бас ярьж болохгүй байхгүй. Тэгээ нэг сошиалор зөвлөгөө өгдөг байдлыг яагаад гэхээр хүүхэд болгон бие организм болгон том хүн ч байсан гэсэн өөрснөө индивиду ерөөсөө дахин давтагдчихгүй бүтээгдэхүүн гэдэг шүү дээ бид бүгдээрээ. Тэгэхээр нэг хүүхэд зохистой нөгөө хүүхэд зохисгүй байж болох учраас манай хүүхд тэгээд хэрэгцсэн чинь идэгцэн шүү. Үгүй магадгүй зүгээр яг ингээд тохиролцоолоор ингээд ижил явцтай ижил үүсгэжтэй байж байгаад итгэж болно л да тэрийг би бас үүсгэх ба. Гэхдээ тэгж эрсдлийг бас тэгж дагуулж болохгүй шүү. Тухайн хүүхэд нь өөр хийж болно шүү. Үүсгэж чинь өөр хийж болно шүү. Тэгэхээр энийг бол эмчийн шийдэх ёстой асуудал. Тэгэхээр би яг сүүлийн асуултаа эмчийн зүгээс таныг эцэг эхчүүдэд бас нэг хэлж өгөөсэй гэсэн үгнээс асууж байгаа. Тэгэхээр одоо харьцангуй гайгүй нөгөө антибиотикийг эмчийн жороор зөвхөн олгоно гэдэг болсон тий. Бас бус эмүүдийг бас ер нь л хүмүүс шууд доошоо одоо эмийн сан руу ороод өөрөө дур мэдээд авъя гэж авдаг болсон. Энэний одоо хор хөнөөл дараа нь одоо гарах ужиг тийм одоо өвчнж байд юм уу тий. Тиймэрхүү зүйл юу байдаг вэ? Энийг эм гэдэг нь шүү дээ. Ёстой зохистой хэрэглээтэй байгаад зөв тунгаар, зөв газар, зөв хүндээ хэрэгжилж байгаа бол энэ эм. За зохисгүй болоод ирэхээр энэ бол юунд ч дийлдэхгүй хор. Хор шүү дээ энэ чинь нэг талаар хор. Энэ чинь бид нар антибиотик гэж ярьж байна. Бактерийг алж байгаа л хор шүү дээ. Бактерийг алж байгаа л зэвсэг шүү дээ. Тэгтээ зэрэг чинь бид нар ч өөрснөө амьд организм шүү дээ. Бактери амьд организм одоо ингээд бүгд ингээд нэг төрлийн зэвсэг байхгүй тийм. Тэгэхээр энэ болгоныг ямар ч зөвшөөрлгүйгээр тэгж хэрэглэнэ гэдэг. Одоо энэ эмийн зохисгүй хэрэглээ, энэ антибиотикийн зохисгүй хэрэглээ
магадгүй 20 30 жилийн дараа юу төрхийг бид нар харж мэдэхгүй байна. Ямар ч байсан л антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдэг болвол 20 30 жилийн дараа бол одоогоор хүүхэд маань бид нар яхтай өөрснөө байхгүй болчихно тийм ээ. Одоо өсөж байгаа хүүхэдтэй бид нар юу хэрэглүүлээд байгаагаа мэдэхгүй. Хичнээн жилийн дараа тэр маань юу болоод гараад ирэхийг бид нар мэдэхгүй байхгүй. Тэгэхээр энэнд бол том болгоомжтой хандах ёстой. Бактериуд одоо энэ нэг өвчин үүсгэх эмгэг бактериуд ч өөр одоо аюул төсвөрлөг болж эхэлж байна. Одоо бүр дэлхийн нийтэд тий одоо юу анзаарч байгаа бол энэ хүүхдийн арьсны эдээ төрслүүд аюул гараад ирлээ шүү дээ. Тэр нь юу ихээр метицилин буюу одоо антибиотик мэдрэг стафилококкус ауреусын тэр одоо штам гэдэг юм гараад ирлээ. Энэ ганцхан Монголд биш. Одоо хэрвээ одоо энэ нэвтрүүлгийг сонсоод сууж байгаа бол ээж аав нар өөрснөө мэдж байгаа. Хүүхэд дээр нь эдээт өрөвсөл гаргаад эхнэр насны төвд хоногт 20-30-аар зөвхөн нээлт хийлгэж ийн. Үүсгч нь дандаа мөрсаа буюу метицилин резистентний стафилококкус ауреус гэдэг юм ургаад байна. Энэ нь юугаар аюултай юм гэхээр одоо бид нар эхний дохио өгж байгаа энэ байхгүй юу? Энэ ганцхан Монгол биш юм байна л да. Одоо яг надад дээр Австралиас ирсэн, Англиас биш Америкаас ирсэн гэдэг хүүхдүүд ирээд үзүүлж байгаа. Тэгээд тэднийг ингээд ярилцаад ингээд үзэхэд тэнд бас адилхан дэгдэлт байна гинэ. Тэгээд интернетээр ороод уншихаар угаасаа байна. Европын бүр эрүүл мэндийн ассоциациас бүр ингээд стафилококкус ауреусын одоо ингээд яг энэ төсвөрлөг болсон үед одоо антибиотикоо яаж хэрэглэх үү гэдэг одоо хэлэлцүүрүүд яваад эхэлсэн мэл дийлэнх антибиотик тэр мэдрэг биш. Одоо нөөцийн буюу дандаа хүчтэй антибиотикд үржиж идэх үгүй юу гэдгээ мэдэхгүй. Хүүхдээ бид нар одоо жилийн дотор 20 хэдэн удаа унтаад нөгөө нойрсуулж ягаад нээлт хийлгэсэн хүүхд биш шүү дээ. Нөгөөх нь идэгдүү. Тэгээд яг азар энэ арьсан дээрх дандаа өрслүүдээр одоохондоо ягаад энэ хүндрэлүүд нь одоо үжил мүжил болоод эхнээсээ яваад байна. Эхнээсийн төвөөс би бас ингээд зүгээр мэрэгжил нэгтэй нөхдүүдээс асуугаад ингээд ярилцж байгаа. Ерөнхийдөө хүндрэлүүд нь одоо гараад ирчихлээ гэж ярьж байгаа байхгүй. За энэ чинь нөгөө антибиотикийн зохисгүй хэрэглээний бас л нэг хэлбэр шүү дээ. Нөгөө антибиотик нөгөөх нь ингээд бүр даам гарцсан гэдэг шиг одоо ямар ч антибиотикийг мэдрэхгүйгээр тэгээд нэг газар идгээл нэг газар гараад байна. Энэ гэхдээ одоо яг бодлогын төвшөнд яригдж байгаа нэлээ эрүүл мэндийн яам энэ хүүхдийн зөвлөлүүдийн бодлогын төвшөнд яригдж байгаа нь ямар нэгэн бас аргачлал стандарт зааварчилгаа гарах бах энийг удахгүй бах гэж бодож байгаа. Зөвхөн Европын юмнууд бол гаргацсан байгаа юм билээ. Тэгээд тэрнээс бол бид нар нэг хол зүрхгүй л дээ. Одоо жишээ нь манай амьд гэдэг тийм хүүхдүүд ирэхэд бид нар би бол тэр юуг уншиж байгаа л одоо тэр дагуул барихыг хичээж байгаа. Тэгээд яг Монголынхаа стандартыг гараад ирэхээр энэ бол ямар ч үс нэг хэдэн жилдээ үргэлжлэх бах. Одоо энэ одоо бүр хамгийн их хэмзэглүүлж байгаа юм бол одоо энэ. Тэгээд айгүй олон мэргэжлийн хүмүүсээс асуувал одоо энийг яаж шийдэх ёстой вэ? Миний одоо үүсгэх чинь бол яг эмийн зохисгүй хэрэглээ. За тэгэхээр энэ антибиотик бол бид нар одоо тэгэхээр одоо дөнгөж энэ бид нар дохио өгч эхэлж байгаа. Би нэр тэрийг явж байгаа хадуур явчлаа нөгөө эмзэглсэн юм лугаа. Дохио өгч эхэлж байгаа. Дараачт нь бүр энэнд мэдрэхгүйгээр одоо дараад нь бүр ванкомицин резистентний стафилококкус ауреус гэж байна шүү дээ. Ванкомицин резистентний. Хэрвээ ванкомицин резистентний болоод ирэх юм бол за тэгээ бид нар одоо ангаах ухааны энэ төвшөнд бид нар яаж чадахгүй. Нэг тийм байдал. Одоо эмерсэг ихнээсээ Европлентер бол гарч ирсэн байгаа гэсэн. Тэгэхээр энэ байдал юу хэлэх гээд байна гэхээр эмийнхээ зохистой хэрэглээ хизээ яаж хэрэглэх үү тэр гэдэг дээр зөвхөн ээж аауд ч биш эмнэлгийн мэрэгчлэнүүд ч гэсэн ярилцаж тохиролцвол энийг бүр ингээд сургалт хийгээл тэгтих ёстой л байх л та. Энэ бол өстой аюул хэцүү асуудал шүү дээ. За танд маш их баярлалаа. Маш чухал хэрэгтэй сэдвээр цагаагаар ярилцсан.